나 대한 지게도 아니 왜 점리 영자라다 왜 전주 선법에 За дэлхийн ертөнцийн дээр бол одоо бодис сэтгэлтэн гэдгээр алдаршсан хүн бол тэрийг бүгдийг хүлээмжшэрдэг нь бол Шанти ТV гэгээмөө гэж. Шанти ТV гэгэм бол гэгээний өөрийнх нь зохиосон бодийн явдалд орох уу гэдэг ном бол одоо өөрийнхөө оюун юмыг судал шинжлэх тэрэнд суралцах, боловсрох юм бол хамгийн гол судар шаштрмөө юм а гэж. За тэгээд ер нь бол бидний ингээд олон юмд боловсрж суралцж байгаа. Тэр дотроо бол одоо бодийн сэтгэл, инэр нэг үсэх сэтгэлд одоо суралцах. Тэр бол одоо маш чухал. Тэрийг одоо гаргаж байгаа, тэрний гол тайлбарлал хийж байгаа нь бол одоо тэр Шанти ТV гэгээний бодийн явдалд орох уу гэдэг ном юм а гэж. За тэгээд одоо айлдж байгаа энэ бод мөрийн зэрэг гэдэг номын бол яг бас яг их сурвалж нь бол Ламдан гэж ном байгаа. Тэгээд тэр Ламдан гэдэг ном нь бас яг тэрний их сурвалж нэг бол одоо бурхан багш өөрийнх нь айлдсан бэлгийн чанд төрөх гэж энэ ном байгаа гэж. За энэ эдгээр бүгдээрээ одоо юу юм бэ гэхээр одоо хүний одоо дотоод сэтгэл оюун ухааныг одоо суралцуулахын хамгийн гол чухал номнууд байна гэж. За энэ ажлын одоо бод сэтгэл гэж одоо юу юм бэ? Бод сэтгэлийн одоо тайлбар тэр бод сэтгэл одоо энэр нэг үсэх сэтгэлийн ач тусыг одоо бод морийн зэрэгт юу гэж тайлбарж оруулсан байгааг одоо ингэж долоогш айлдж байна. Одоо гурван ертөнц гэж байгаа. За гурван ертөнц дотор бол одоо хүнд яг одоо сэтгэлд үнэхээр одоо ойрхон дотн байдаг тэрийг хүлээмж шивэрдэг юм бол одоо энэр нэг үсэх сэтгэл тэр юм а гэж. Жишээ нь бол хүнд одоо сайхан санагддаг юм бол адгуус тэр сайхан санагдахыг бол мэдэхгүй. Тэнгэрт сайхан санагддаг юмнуудыг бол хүнд сайхан санагдахгүй гэдэг бол мэдэхгүй. Тэрний одоо бүгд одоо тэнгэр байна уу, адгуус байна уу, хүн байна уу тэр бүгдэд бол одоо яг өөрт нь сэтгэл зохистой бүгдэнд сайхан санагддаг тэр юм бол одоо бодийн сэтгэл ганцаараа энэр нэг үсэх сэтгэл юм а гэж. Бурхны шишин дотор одоо бүх юм өөр юм чанараас бүтээгүй. Хоосон чанар гэдэг номлолт хүртэл Бурхны шишинтэн дотроо энэ үзэл баримтлалыг бол одоо тийм ч их хүлээмжшөөрдөг тэр их тэгж сэтгэл таалагддаггүй тийм юм хүртэл байдаг. Тэгэхэд харин бол тэр хүн туслах сайхан сэтгэл, энэр нэг үсэх сайхан сэтгэл гэдэг бол одоо бүгдэд хэрэгтэй. Бүр шашин биш, номтон биш одоо зүгээр энгийн одоо нийгэм ч гэсэн ямар ч хүнд байсан тэр энэр нэг үсэх сэтгэл гэдэг бол хэрэгтэй юм а гэж хэлж. Тэнгүүд одоо энэр нэг үсэх сэтгэл гэдэг юм бол одоо бүгдэд сайхан, бүгдэд одоо хэрэгтэй юм. Бүр нэг ууртай, уцаартай бүр ингээд бохимддог хүн ч гэсэн тэр хүнд энэр нэг үсэх сэтгэлтэй ингээд хажууд иргэдэн юм ингээд тэр сэтгэлийн үүднээс хандхад тэр хүнд хүртэл юм ач тустай ингэж байдаг гэж. За тэгээд одоо энэр нэг үсэх сэтгэлээ одоо тайлбарлая. Энэ одоо ямар юм бэ гэж одоо тайлбарлаж байна л да. Тэрийг тайлбарлахдаа бол одоо зовлон дотор ингээд гурван янз байна. Одоо жишээ нэг хүн одоо өсөглөн хүн байна уу, ядарсан хүн байна хараад энэ хөөрхий гэж бодох нэг бодол. Нэг юм ингээд хүнд ингээд жаргалтай ингээд сайхан байж гот ховрын өөрчлөгддөг нэг зовлонгийг хараад бас энэ хөөрхий гэж бодох бол энэ бол тийм ач тустай тийм бодол бол тийм их дэлгэрэнгүй юм бол биш. Зовлон гаргаад байгаа тэр гол шалтгаан үндэс нь бол тэр үеийн үр бол нисван нисгэж. Энэ бүр зовлонгийнхын шалтгаанаас бүр хагцаад тэр амгаланд хүрээсэй гэсэн тэр сэтгэл бол одоо хамгийн дээд. Тэгмэд одоо энд ингэж хэлж штеп юм. Нэг өсөглөн хүнийг хараад энэ хөөрхий гэж бодох бол нэг тийм ач тустай юм шиг. Тэр хүнд нэг хоол өгдөг ч юм уу ингүүт тэр зовлонгоос төрхөн зураг ахаад л үсэн тийм үү. Тэгмэд одоо бүр зовоод байгаа тэр зовлонгийн цаад уг шалтгаан тэрнээс нь хагцуулъя гэж. Энэ бол одоо жинхэнэ энэр нэг үсэх сэтгэл үе юм а гэж. 렉서 가리 얘네 배 징계 알았어 이나 다 닝지 삼바 탐해봐 라는 매배 닝지 삼바